За сайн байцгаана уу. За хинээс ч мөрөөдөл болон түүх ирээг учраас энэ удаагийнхаа дугаараараа өөрийнхөө нэлийн том мөрөөдлийг ярих гэж бодлоо. За хэл сурах аргын тухай бас жоохон ярина. Манай монголчууд хэл сурах маш их авьяастай хүмүүс ээ. Дээр нь Монголд хэл сурах маш том хоёр арга байдаг. Арга байлиг гэдэг шиг. За нэг нь Оюун ухааны академийн Хатанбаатар багшийн ой тогтоолтын арга гэж байна. За нөгөөх нь бол Гэгэ академийн утгын үүдийг нэг арга буюу Болдбаатар багшийн арга гэж байна. За оюун ухааны ой тогтоолтын арга бол хүний сэтгэл хөдлөл дээр суйрлаад нэмийг мартахгүй цээжлүүлдэг тийм арга байх шиг байна. За Гэгэ академийн утгын үүдийг нэг аргын хувьд бол би суралцаж байсан нарийн ширээний мэдхийн хувьд ярих гэж бодлоо. За миний хувьд бол 7 жилийн өмнө Гэгэ академи хятад хэлний анхан шатны сургуультанд суралцаж байсан. Тэгээд суралцахаас өмнө нь яагаад энэ Гэгэгийн суралцагчид хятад ханзыг юм уу гадаад үгийг хуруугаараа заагаад монголоор уншаад байгаа юм бол гэж бод гайхдаг байсан. Тэгсэн чи ийм юм бэлээ. Эхлээд утгыг нүдлүүлчдэг ямар ч дуудлагыг бодохгүйгээр тэгээд дараа нэгэн утгыг нүдлснийхээ дараа дуудлагын сурвал амархан байдаг. Тархинд ачааллыг амархан суудаг. За тэгээ энэ үед бол миний бага насны нэг түүх санаанд орж исэн. Манай хөрш айлын алтын их чих гэж айлээсэн. Тэгээ тэдний хүүхдүүд их сурлагатай. Ээж нэг удаа асуусан танай хүүхдүүд яагаад юм сурлагатай байд юм бэ гэд. Тэгээ би хүүхдүүдэд нэг л имийг захидаг. Та нар зурагт хичээл хоол гурыг зэрэг битгий хийж байгаарай гэж. Тэгээ зэрэгцүүлвэл иймэрхүү зураглал үүсээд тархинд дараа нь санахад бэрхтээ юм байна гэдг нь Гэгэгийн аргатай ер нь агаар нэг юм байна гэж тухайн үед санагдаж байсан. За мөрөөдөл юу юм бэ гэхээр би ер нь нутгийнхаа тухай их бодож явдаг. Нутгийнхаа төрсөн нутаг Өмнөг аймгийн 3 төсөмийнхаа ирээдүйн төлөө их санаа зовж явдаг хүн. Тэгээд энэ арга байлиг болсон Хатанбаатар багшийн оюун ухааны академи Гэгэгийн Болдбаатар багшийн утгын үүдийг нэг. За Гэгэ академи 2 сумын төвд маань салбараа нэгээсэ гэж чин сэтгэлээсээ хүсэж явдаг юм аа. За манай сумын хувьд бол уул уурхай суурьтай сум. Тэгээд миний хувьд бол ингээл олон газараар явлаа. Гадаадд, дотоодд, олон аймгийн олон газрын залуучуудтай таарлаа. Хинхнэл гадаад гарах хийсэн хаана амьдрах боломжтой байна гэсэн хүмүүс байдаг. Манай сумынхан бол яг уурхайдаа ажиллаад өнөөдөр ажилтай, орлоготой, сум орон бүтээн байгуулалттай болоод л байгаа юм шиг боловч ирээдүйн байгалийн хохирол тэрнээс үлдсэн хохирлыг бодоод үзэхээр биднэрт алдагдaltaй байгаа. Тэгээд энэ хохирлыг нөхөх арга нь бидний үр хойчийн боловсролоос өөр юм байхгүй шиг л санагдаад байгаа. Боловсролд ороосон хөрөнгө оруулалт ирээдүйд хэд дахин нэмэгдэх хөрөнгө хувьцаа байдаг гэдэг нь батлагдсаар байгаа. Одоо даяарсын энэ үед нэг технологийн компани, нэг инфлюенсер ямар хүчтэй байгааг харж байгаа. 1000 уулыг нураагаад олох ашгийг нэг хүн компьютераараас болох боломжтой үед амьдарч байна. За тийм болохоор энэ хоёр гайхалтай академик сумандаа нэг хийсэн гэж бодож явд юм аа. За баярлаа. За тэгээ та бүхнээс мөрөөдөл болон түүх эрхийг тэсийн ядан хүлээж байгаа шүү. Та бүхэн өөрийнхөө гайхалтай мөрөөдөл болон амьдралын түүх болон бизнес санаа бизнесээ сурчлах зорилгоор ч юм уу. За YouTube-ийн сувгийг минь дэмжихэд хувь нэмэр оруулан түүхээ илгээгээрэй. За баярлалаа.